За хай контрчлаа. Бидний дуртай энэ хүү тоглоом бол зөвхөн буудалд сурах тоглоом биш юм уу? Энэ тоглоом нь timing, precision, info тэгээд мэдээж big click харах техник маш чухал. Тэгэхээр өнөөдөр бид big click гэж ярьдаг болон тойрог харах техникээс суралцсан. Big гэж юу вэ? Big гэдэг чинь зүгээр л болон тойрч гарч ирээд эсрэг боён тоглогч буудах биш шүү. Big нь эсрэг боён тоглогч info явах, үйлчлэл авч байрлал эзлэх. Зарим тохиолдолд шууд эсрэг боён тоглогчийг хасахны болох нь entry frag гэж double click багтаа бий болох арга техник юм. Pick-ийн төрлүүд. Jiggle pick, shoulder pick, wide swing, flash pick, silent, crouch pick. Jiggle pick. Өөрөөр эрсдэл бүрэн оруулахгүйгээр мэдээлэл цуглуулж багтаа info авах хамгийн үр дүнтэй арга юм байна. Эсрэг боён тоглогчид хайлт анзаарах хангалттай хажуудын шуртан төлөв гэж буцаад cover авах механик. Shoulder pick. Бие бараг л гарахгүйгээр хөдөлгөөнөөр эсрэг боён тоглогчийг сумалдуулж мэдээлэл авах зорилготой. Энэ jiggle pick-тэй төстөж ихэнх тохиолдолд үүгээрээ bait хийж байрлалыг мэдэн smoke, molotov, flash ч юм уу ерөөдөө өвтөлөд bait гэсэн үг. Хийдэмийн өвтөлөдгийг өрөхгүй байхад юу нэшилж болно. Айлын опын сумыг алдуулахын тулд нэшилж болно. Ер нь маш хэрэгтэй pick. Wide swing. Шууд дөрвөн өнцгөр гарч ирэн эсрэг тоглогчийн crosshair placement-ийг зөвшөөрөлтэй. Үүнийг өөрөөр Zantares pick, Ferrari pick гэж нэрлэдэг. Энэ pick-ийг хийхэд бас хамгийн чухал сурах ур чадвар бол crosshair placement. Crosshair placement-ийг гэхдээ өөр бичлэгээр тодорхой тайлбарлаж өгье гэж бодож. Flash pick. Мэдээж ойлгомжтой. Багийн амтрагчаас flash аван өнцөг барин pick. Ер нь л багийн ойлголт маш чухал. Silent pick. Өөрөөр бол Nico pick. Ихэнх entry frag-рууд өндөр сенстэй олон өнцөг урт хугацаанд ашигладаг бол энэ pick хэлсэн бүх өнцгийг нэгт нэм байр шалгаж удаанаар тогтвортой хөдөлж crosshair placement барин баг уршилж хасахыг их зорилготой. Crouch pick. Энэ механик нь хөдөлгөөнөөс өнцөг барьж гарахдаа сууж пиклэн өөрөө оногдох магадлалыг бууруулж hitbox-а багасгах техник юм.